суурилсан орчин үеийн техник технологиг ашиглан таны бид гарч байгаа өөрчлөлтийг эрт үед нь илрүүлж байна. Сайн байцгаана уу? Та бүхэндээ зориулсан Нура подкастынхаа ээлжид 21-р дугаарыг эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдөр бид нэр монголчуудын амьдралын хэм маяг, хоолтын соёл, тэдгээрт гаргадаг алдаа болон эрүүл хоол тэнцвэртэй хооллолын талаарх мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. Өнөөдрийн зочноор бид нар Medera Health компанийнхаа эмнэлзэн хоол зүйч учралтыг урьж оролцуулсан байна. За сайн байна уу та? Сайн байна уу та? Оролцуулсанд баярлалаа. Тэр өнөөдөр хоёулаа ингээд монголчуудын хоолтын онцлог яг юу байгаад тэдгээрт гаргадаг алдаа гэдэг талаас илүү поинтлоод цаашаа сэдвүүд илрүүлээд явчих гэж бодож байна. За тэгэхээр монголчуудын хоолтын соёлд бол гурил мах илүү төлхөө онцлдог тий. Чансан махаа иддэг, гурлаа иддэг гэдэг тал дээр тэгэхээр энэ хоолт маань яг зөв үү буруу юу тэгээ яг энэ монгол хоолтын онцлогийг та тайлбарч хэлвэл. Ерөнхийдөө монгол хоолны онцлог гэх юм бол эрсдэл суур амьсгалтай болон одоо яг тий уламжлалт одоо яг монгол хүмүүстэй тохирсон юм эцэслэг өндөртэй шимтгийлэлэг хоолны одоо сонголтууд байгаа. Гэсэн хэдий ч одоо бидний хийдэг ажил юу вэ те ус сууж ийн хөдөлгөөн багсж ийн хотчлт их байна те машинаас одоо бараг байрны хооронд ингээл хідүүлээ хөдөлгөөн багтаа явж шүү те тэгэхээр яг монгол хоолоо хамгийн гол нь балансжуулж идэх зохицуулж идэх гэдэг асуудал ерөнхийдөө хөндөгдөд байгаа гэсэн үг. Тэгэхээр мах гурил зөнхөлсөн хоол мэдээж окей манайх мах гурилаа иддэг бол ч юм уу те энэ муу гэж бол хэлж болохгүй чадахгүй. Тэгэхээр эдгээр хоолоо зөв зохистой хэрэгжилж сурах нь бидний одоо жишээлбэл үндсэн одоо тий асуудал болоод байгаа. Тэгэхээр таны хувьд бол айгүй олон хүмүүс зөвлөгөө өгч байгаа гэж бодож байна. Тэгэхээр яг тань дээр одоо хандж байгаа үйлчлүүлэгчдийн бидний монгол хоолчуудын одоо гаргадаг хоолтын алдаа юу байгаа юм болов? Бид нар яг юун дээр алдсанаас өнөөдөр амьдралын боёгоос одоо үүдэлтэй өвчнүүдээр айгүй өвтгөх эрсдэл маш өндөр байгаа гэдэг шүү дээ. Яг бидний хувьд гэх юм бол ер нь 10,000 гаруй үйлчлүүлэгчдийг хүлээн авч одоо тий үйлчлээд байгаа. Тэгэхээр тэдгээр хүмүүсийнхаа нийт алтан дунджаар харах юм бол хамгийн их түгээмэл гаргадаг алдаа бол өглөөний цай уудаггүй. Хоёрдугаарт нь цагтаа хооллолтдоггүй. Тэгээд гуравт нь хамгийн гол нь зохицуулга байдаггүй. Иддэг юм. Тэрнээс биш одоо нөгөө тэнцвэртэй хоолны зарчим, гэр зөвлөмж гэж цаанаасаа гаргасан одоо олон зөвлөмжүүд хоол хүнсний талаар тий тэнцвэртэй хооллох талаар зөвлөмжүүд байдаг хэдий ч эднийгээ хэрхэн яг өөртөө тий суулгаж өөртөө дадал болгож одоо хооллох вэ гэдэг тэр үйл явц алдагдаад байдаг гэсэн үг байхгүй. Тэгэхээр бас нэг ингэдэж штэ өглөөний хоолыг өөртөө гэдэг бас нэг үг гэдэг штэ. Тэгэхээр бид нэр яг өглөө яг ямар хоол идчихэж тий зөв цогцтой байж бид нар тухайн өдрийнхөө энерги удаа эхлэлийг зөв тавьдаг юм болоо. Тэгэхээр хүн болго харилцаа адилгүй байдаг үлээ явдаг. Эсвэл яг зөв хооллоод байдаг. Эсвэл яг нөгөө өмнөх хонсоо хоолоо идэх ч юм асуудал яригдаг. Тэгэхээр таны хувьд бол зөв өглөөний хоол гэж яг юу вэ? Тэгэхээр нэг ойлгомжтой энгийн байдлаар 2-3 жишээ хэлвэл өглөөний хоол хамгийн гол нь өглөөний хоолны цаг аягүй чухал байдаг. Тэгээд дээрээс нь хүнсний 5 бүлэг гэж байгаа. Одоо нүрс ус буюу нөгөө гурал будаа бидний иддэг те боборц байна. Уураг, мах, эсвэл үндэгнүүд те шорш уурын. За дараа нь болохоор жимсгэн ногоо сүс бүтэлт хүн гэдэг ингээд энэ 5-ыг тавуулангийн зохистой харьцаагаар нэг удаагийн хоолндоо оруулж чадах юм бол тэр нь одоо жишээлбэл өглөөний хоол бай, өдрийн хоол бай, орой хоол бай. Энэ одоо 5 бүлэг тавуулаа орхон чухал. Хамгийн гол нь тухайн хүмүүс маань өөрийнхөө бие онцлог одоо жингийн илүүдэлтэй байгаа мó, жингийн дутагдaltaй байгаа мó, яг ямар юм бэ гэдгээс хамааруулаад харьцааг нь өөрчилж идэх нь яг зохистой гэж бодоод. Тэрнээс биш яг энэ л өглөө заавал идэх ёстой ч юм уу те. Ингээд л идчих юм бол та ингээд аягүй зөв идэж гин гэсэн юм бол байхгүй. Хамгийн гол нь тухайн одоо үйлчлүүлэгч өөрийнхөө бие онцлогийг сайн мэддэг. Эсвэл мэддэггүй бол жишээлбэл те илрүүлэлтэд ордог эсвэл бол одоо шинжилгээ өгдөг те өөрийгөө аягүй сайн одоо нөгөө нэг сонссон ч юм уу те аягүй судалсан байж юу идэх вэ гэдэг чи одоо тодорхой болж байгаа байхгүй те. Тэгэхээр уусаа нөгөө нэг яалтчгүй өөрт тохирсон л онцлогтой хооллол идэх чухал болчиход байгаа шүү дээ. Гэтэ энэ дээр яг өглөөний хоолнд заавал орох хүнс гэх юм бол өөх тос гэж байгаа тий. Өөх тосны хэрэглээ. Өөх тос сайн бид нар ингээд сайн гэхээр сайн юм байна гэдэг нэг хэмжээг нь хэлүүлэх яг тийм юм одоо түгээмэл алдаа гаргадаг шүү дээ тий. Тэгэхээр ерөнхийдөө өөх тос хамгийн ихэнд нэгдүгээрт байж байгаа. Тэгэхээр бидний одоо өдөр болгон одоо өдөр тутамдаа иддэг ч юм уу те шарсан өндөг байж гин, шарсан өндөг байж гин. Одоо өндөгний цагаан шар аль нь вэ ч юм уу те амар олон юм асуудлууд байгаа шүү дээ те. Тэдгэрийг хамгийн гол нь өөрийнхөө бие онцлог тохируулж хэрэглэх нь
хамгийн чухал байгаад байгаа байхгүй. Тэгэхээр өглөө жишээлбэл 2 борцог идэт ч юм уу те эсвэл 2 талах масалтай 2 өндөг талахтай ч юм уу те ингээд идэт гарлаа гэж бодоход нөгөө түрүүний миний ярьсан 5 бүлгийн маань бусд нь байхгүй болчихж байгаа те. Энэ 5-аас юу дутуу байгаа юм бэ? Юу идчих те боловсролцоотой байгаа юм бэ гэдгээ миний хөрөвчөнд юу аа те би чи хин блэ одоо цаашаа бүр ярих юм бол орлого тий одоо санхүүгийн байдал тий тэр мөр хамаатай болоо явчихж байгаа байхгүй. Тэгэхээр яг өөрийнхөө боломжинд тааруулаад аль болох эдгээр 5 бүлгээс алийг ч дутаалгүй идэх нь тий чухал. Тэгэхээр өнөөдөө нураатай өөрчлүүлж байгаа хүмүүстэй дийлэн шань бас нөгөө манайх нөгөө цагаан эдгээр баялаг орох учраас өглөөдөө зөөхөн иддэг эсвэл хайлмаг иддэг өрөм иддэг гэдэг асуудал бас амар орж ирдэг. Энэ яг тэгвэл бид нэр яг зөв үү буруу гэдэг дээр бас яг энд зөв буруу гэд байх юм байхгүй л тий. Хамгийн гол нь хэмжээ яваад байгаа. Тий хэмжээ байгаад байгаа. Зөв хэмжээгээр идэх юм бол сөрөг нөлөө байхгүй. Тий. Өглөө жишээлбэл 2 нэгт те 2 зүсэм талхан дээр зөв хийч юм уу те халимгаа эсвэл одоо те нөгөө тосоо өрмөө ингээд 2 талхан дээр түрхийд идэх ямар ч асуудал байхгүй те. Тэрнээс биш одоо ингээд би одоо жин хасах байгаа би ингэж чаад ихж байгаа гэд тосоо бүрмөсөн хасах нүрсээ бүрмөсөн хасах ч юм уу те ийм байдал бол айгүй нэг түгээмэл алдаа болж харагдаад байгаа. Тэр бас нөгөө калори тооцно гэдэг бас нэг том асуудал байдаг те бид нар ингээд өдөрт тэгдэж байгаа суурилчлал ямар байх хэвээр бид нар хэдэн калори авах уу гэд хүн болгон л мэддэг. Тэгэхээр энгийн одоо нүдээр хараад бид нар калори тооцох боломжтой юу тэгвэл хэрхэн тооцож болох вэ гэдэг талаас нь та зөвлөвш. Яг уу хоол зүйчдийн хувьд нөгөө калори тооцдог тухайн хүн болгондоо тий хүний өндөр хүний нас ирийн хүүстэй хөдөлгөөний идэвхийг одоо харгалзан үзээд яг тэр хүнд зориулсан калориг ингэж гаргаж ирж болдог. Дээрээс нь яг хувь хүн өөрөө жишээлбэл нөгөө калори тооцъё гэдэг нь одоо жоохон хүндрэлтэй болчиход байгаа шүү дээ. Мэргэжлийн хүнл биш бол тий. Тэгэхээр яг тэрийг ингээд амархан хэлбэрхэн болгох байдлаар бас ойлгомжтой байлгах байдлаар хүнс орлуулалтыг хүснэлт гэж гаргасан байдгийг. Тэрийг яг хэрэглээ сурчих юм бол одоо манай хоол зүйч гэсэн практикт аягүй ашиглаад явдаг те үйлчлүүлэгчтэй өвчтөндөө ойлгуулах заах гад те тэгэхээр тэр хүснэгтийн одоо хараад те нэг тодорхой хэмжээний ойлголт аваад эсвэл мэрэгжлийн хүнээс зөвлөгөө аваад явах нь илүү зүгээр байдаг. Өдөр тутамдаа авах калориг өөрийнхөө ч юм уу те одоо дундаж хүмүүсийн хэмжээнд одоо тодорхойлох юм бол нэмэлтээ эрэхтэй өөр мэдээж ерөнхийдөө 1800-аас тий 2200 ккал орчим байвал болж байгаа. Гэхдээ одоо жин нэмсэн хүн байж болно шүү дээ. Жингийн илүүдэлтэй жингийн одоо тий асуудалтай хүн байх юм бол тухайн калориас 300-аас 400 тий хамгийн ихтэй багасгаж хооллох хэрэгтэй байдаг. Тэгэхээр одоо яг хүмүүсийн дундалах юм бол калориг өөрөө тооцны тулд те нөгөө технологи байж гин ChatGPT маань байж гин те аюухан гэдэг зөвлөх хэлсэн заа. Тэгэхээр бүх юм нь байж гин бид нарт идэх хоол нь байж гин олон төрлөөрөө байж гин олдсон байж гин те технологи нь байж гин. Гэхдээ бид нар яагаад үдийг хүртэл те энэ асуудлыг шийдэж чадахгүй байгаа юм бэ гэдэг нь айгүй сонирхолтой. Энэ юусоо нөгөө дадал зуршилтай холбоотой олж байгаа байхгүй те. Тэгэхээр нөгөө калори хилчлэг ярихаар ялчгүй дахиад нөгөө нэг жин хасах эсвэл нөгөө эргээд жин нэмэх нөгөө талаараа бас жин одоо булчмаас нэмэх шаардлагатайгүй ч гэсэн байдаг шүү дээ тий. Тэгэхээр жин хасахад одоо ихэнх хүмүүс одоо миний ойр тойрны аюул хоолоос ойдог тий. Эсвэл нүүрс ус буюу гурил сахар будаа төмсөг шууд хасдаг. Тэгэхээр яг энэ маань жин бууруулдаг та. Гэхдээ гол нь энэ одоо процесс яг зөв үү эсвэл бид нэр ингээд зүгээр багаар зөв хөвшил болгоод бууруулах нь илүү зөв байд юм болов уу? Огцомжийн бууруулалт маань тухайн хүнд гарах сөрөг нөлөө гэж ч юм уу байх зүйл байгаа. Жин хасах гэхээр яг манай одоо хүмүүсийн нийтлэг гаргадаг алтан болох юм. Хурдан хугацаанд богино хугацаанд хийх ял тий маш хурдан амархан аргаар гэдэг дээр аюул фокуслдаг. Яг би хүмүүсийг хараад үзэхээр энэ дээрээ илүү фокуслохоос өмнө яг өөр дээр фокуслох хэрэгтэй болов уу гэж боддог байхгүй. Өөрөө ямар зуршилтай, өөрөө ямар ажил хийдгийг, ямар одоо тий хичээл номынх нь одоо тий эсвэл ажил төрлийн цаг зав нь яаж таардгийг, өдрийн хооллоо бэлдэж авч явд юм уу, эсвэл гэрээсээ авч явдаг ч юм уу, өглөөний хоолоо алгасаад гэдэг юм алгасахгүй гэдэг юм уу, орой хөвчлээ орой идээд юм уу, зуушаа ямар зууш сонгодгийг би хин бэ гэдгийг эхлээд ойлгож ийж миний хоолтой юм ямар вэ гэдэг юм аяыг эхлээд ойлгож ийж өөрийгөө ойлгож ийж дараа нь тий надад юу тохирох вэ гэдгийг мэрэгжлийн хүнээс
зөвлөгөө аваад ерөнхийдөө явах нь илүү үр дүнтэй. Тэрнээс биш одоо мэдээллүүд жишээлбэл Facebook-ээр ч юм уу сошиалоор тий маш олон тий одоо эрүүл мэндийн зөв хооллолтын ч юм уу тий эрүүл тэнцвэртэй хооллолтын мэдээллүүд явдаг ш. Тэгдэг. Аяг олон төрлийн дэглэм. Тий аяг олон төрлийн дэглэм. Тэгээ тэр яг танд таарах юм уу таарахгүй юм уу гэдгийг хэн мэдхийн тий та мэдх юм уу одоо хоолт мэрэгжлийн хоолт зүйл чинь мэдх юм уу гэдгийг эсвэл тэндээс зөвлөж байгаа хүмүүс айгуу сайн харин өөр чадахгүй мэдх юм ч юм уу тий тэрээс тэгэхээр яг мэдлэг мэдээлэл айгуу их болцсон одоо мэдлэг мэдээллийн тунд бараг л бид нар живж штэ тий бараг бидрээс илүү инженераас илүү мэдээллийг илүү авчаад мэдлэг мэдээлэл рүү илүү төвлөрхийн хооронд өөрлөгөө эхлээд төвлөр би хин бэ миний хүрэгчэнд юу байна би одоо тий ямар ажил хийх юм бэ гэдэг дахиад тэрийг айгуу сайн судлаад өөрийгөө тодорхойлж ийж одоо би хэнд хандах вэ? Энэ одоо миний сонсож байгаа миний одоо үзэж байгаа энэ мэдээлэл яг надад болж байгаа юм болохгүй юм. Би энийг яг үндэ хэрэгжүүлж байгаа юм хэрэгжүүлэхгүй юм. Тэгээд хамгийн гол нь за нэг лайв ч юм уу эсвэл нэг фейсбુકийн мэдээлэл ч юм уу магадгүй одоо намайг үзлээ гэж бодъё л доо тэгэхээр би энийг одоо өглөө та ингэж идэрээ тэгж идэрээ гэдэг магадгүй би зөвлөгөө л доо. Тэгвэл тэрийг хэрэгжүүлээд нэг 7 ч юм уу 10 хоног үзээд хамгийн гол тэрийг дүгнэх хэрэгтэй байхгүй юу? Надад яаж үйлчлж байгаа миний сэтгэл санаанд яаж байгаа, миний бие бэлтэрт яаж байгаа, миний үлсэх мэдрэмжинд эсвэл хоол одоо эхний хоолноос дараагийн хоол хүртэл энэ хитэн цаг намайг татгалан байлгаж байгаа. Тэрийг ингээд юусэн анзаараагүй өөр дээрээ ингээд ямар ч дүгнэлт хийгээгүй байж энэ сайн гэсэн тэр сайн гэсэн ингэж хэдүүл зүгээр юм байна гэдэг ийм одоо өнгөцхөн ойлголтоор ерөнхийдөө эрүүл мэндэд хандаж болохгүй л гэсэн. Тийм. Хүүхнүүд ялангуяа тий тураах бүтээгдэхүүн, хоолны туршилт бууруулах, хаван хөөх ч юм уу нэмэлт бүтээгдэхүүн аягүй хэрэглэдэг болсон ерөнхийдөө харагдаад байдаг. Тэгэхээр миний ойлгосноор бол яг жингаси турын эрүүлчийг гэх юм бол баг хөрчнөөсөө ихэл гэж баг тий хөргөж онгоолгоод юу байна гэдэг талаас нь илүү явах юм байна гэж байгаа байна. За тэгвэл хоолыг бид нэр яаж хадгалах хэрэгтэй юм бэ? За жишээ нь өмнөх өдөр хийсэн хоолоо бид нэр хөвчлэн дийлэн хүмүүс гэхдээ баг 90-ээс дээш байх гэж бодож чинь ингээд маргааш нь тэр хоолоо ажил дээр авч явж халгааж идэлдэг. Тэгэхээр бид нэр тасалгааны температурт хадгалах хэрэгтэй юм уу? Хөргөчний тэр доор хэсэгт байх хэрэгтэй юм уу? Хөлтөөгчөнд хийх хэрэгтэй юм уу гэдэг тал асуудлууд яригдчихэв. Нөгөө талаас одоо сүүлээд хүмүүсийг одоо вакуумжуулж аягүй хадгалдаг болсон байна. Тэгэхээр хүнсний хадгалтын талаар тэгээ буруу хадгалал бас ямар нөлөө үзүүлэх болоо би хэрэг яг leftover гэж ярьдаг шүү дээ. Нөгөө нэг үлддэг байх. Тийм. Олон хэмжээгээ тааруулаа хийж болох гэдэг шүү дээ. Үлдсэн хоолыг мэдээж нөгөө дахиад нөгөө зөв хадгалаад буцаад халааж мэдээж болно. Тийм болно. Тэрнээс биш ингээл халаасан хоол муу гэсэн тэр хамгийн гол нь яаж хадгалсан бэ гэдгээсээ л ерөөсө болж байгаа хгүй тий. Тэгэхээр тухайн хоол маань болоод босны дараа уур нь буугаад гэдгийг ингээд хөрсний дараа тий. Ер нь дээдлэн цаг гэсэн үг заа юм. Цаг байлгаад бид нар зүгээр ингээд нөгөө плеткэн дээр ингээд орхичдаг шүү дээ тий. Тэгэхэд тэгээд маргааш нь өглөө босно гэд энийг халаад идчихэж юм энийг халаа аваа явчих юм тий. Ийм байдлууд амар ажиглагддаг. Тэгэхээр яг уур нь буусны дараа яг цагийн дотор тий тэр хоол ингээд тодорхой хэмжээний температур нь буруу хүрнэ шүү дээ тий. Тэгэхээр тэр хоолыг тусгай одоо нөгөө нэг шилэн тагтай савнд хийгээд тий хөрөгчний 6-8 градусд хадгалах тий ингээд тэгээд дахин одоо тий leftover маягаар дахиж хэрэглэх тий халааж идэх бол бүрэн боломжтой байдаг. Хэрвээ та тэр хоолыг одоо хадгалсан хоолоо одоо дараагийн өдөр нарай урт цагаар ч юм уу тий ингээд бол ерөнхийдөө хөлтөөгөөд буцаагаад халаагаад идэх боломжтой гэж үздэг. За тэгсэн чинь одоо тэгвэл дараагийн асуудал маань нөгөө төргөн хоол буюу fast food тий. За бид нэр төстэй идэж байгаа, та ч идэж байгаа, би ч идэж байгаа тий. Хүүхдүүд маань ч гэсэн ялангуяа илүү дуртай байдаг. За хүмүүс судалгаа харангууд чинь монголчуудын нийт хүн амын 40% нь 7 хоногт оройч нэг удаа төргөн хоол иддэг гэсэн судалгаа тооцоо байд юм байна л да. Тэгэхээр төргөн хоолыг бид нэр идэх нь хэр зөв бэ? Одоо бүрээрээ хажуунаас шарсан төмс орж ирээл тэгснэ нэг ундаа орж ирээл ч юм уу тий. Яг ихэвчлэн тийм байгаад байдаг. Гэхдээ бид нар бас тодорхой хэмжээгээр бас нэг тийм идчмээр санагддаг үед байдаг шүү дээ. Төргөн хоолыг та илүү ерөөдөө төргөн талаас нь тайлбарлал. Тий, төргөн хоол гэдэг нь яг байнгын давтамжийн асуудал ярьж байгаа байхгүй. Тэгэхээр байнгын давтамжтай идээд тах юм бол мэдээж таны биед үзүүлэх сөрөг нөлөө байгаа. Гэхдээ ингээд ихэнхдээ тий дадал зуршлын зөв ч юм уу те хоолтой харилцах харилцаа нь зөв
тий зөв одоо сайн гэж ярил л да тий дайжгүй ч юм уу тий. Тийм хүмүүс яагаад болохгүй гэж түргөө бол хаяа гэхэд тий хамгийн гол нь хизээ идэх вэ, хажууд нь юу уух вэ, эцний дараа яах вэ гэдэг ч юм байхгүй тий. Бүр хоосон байж түргэн хоол шууд одоо ходоодонд ч орох. Эсвэл эхний 2 хооллоо ч юм уу тий зөв зохистой хэрэглчээд идчихэд тий түргэн хооллыг мэдээж ингээд найз нөхөдтэйгээ ч юм уу тий гадуур хурдан завгүй байх ч үе байж тий түргэн бол биднэрт яг үндэ заримдаа амар тусгуулдаг шүү дээ хэрэг болдог тий тэгэхээр яг хизээ вэ тий би хэр дадал зуршилтай хүн бэ тий давтамж маань хэр байна вэ гэдгээс хамаарч түргэн хоолыг ерөөхдөө хэрэглэх хэрэгтэй. Таны хувьд бол ингээд 7 хоногт нэг удаа идэг гэсэн судалгаа байхаар энэ одоо ихтэй орох уу эсвэл юу чягсаа шалтгаалаад харцсан адил байгаа юм. Яг одоо яг нөгөө нийгмийн байдлыг харахаар түргэн хоол угаасаа зах зээлийг баг одоо эзлээд ш. Тэгээд ихэнхдээ хүмүүс маань нөгөө зав зайгүй те одоо тийм байдаг учраас түргэн хоол гадуур хооллох одоо чиг хандлагатай байгаад байна те. Тэгэхээр гадуур хооллохтой ч гэсэн айтайхан те зөв сонгоод идчих боломж байдаг байхгүй. Заавал нөгөө нэг одоо шарсан хуурсан бүрхэр биш арай зүйлээ байж болно шүү дээ тийм. Гэхдээ үнэхээр дуртай үнэхээр идмээр байвал яад болохгүй гэж тийм. Тэгэхээр түргэн хоол эзний дараа тийм маш сайн хөдөлгөөн, дасгал хөдөлгөөн тийм идж явахдаа хажууд нь ууж байгаа тийм нэмэлт хилчлэг кола уугадах юм уу тийм цай уух юм уу суух юм уу бүлээ ус уух юм уу гэдэг ч бас өөр асуудал амжиж байгаа юм тийм. Тэгээд бас нөгөө нэг яг хоолн дээр гаргадаг алдаанууд бас байдаг байх гэж бодож байна. За тэгэхээр би энд нэг 5 хоол ингээд тавглаа тавьсан байж байхдаа махаа дөрүүлж хамсах хэрэгтэй юм уу? Ногоогоо идэх хэрэгтэй юм уу? Будаагаа идэх хэрэгтэй юм уу? Би хоол идэж байхад нэг аяг тавгны хоолны хажууд хэрэг ус ууж явах хэрэгтэй. Заримдаа хоол идэж байхдаа битээс ус одоо уу гэж хэлдэг. Заримдаа хоолтойгоо ус уу гэж хэлдэг ч юм. Бас харилцаа адил янз бүр байгаад байна. Тэгэхээр бид нэр энэ тавгтай хоолоо яаж идвэл биднэрт яг зөв болгож орж ирдэг юм бэ гэдэг талаас. Тавгтай хоолыг аваад үзэх юм бол сүүлийн үеийн нөгөө судалгаагаар ч юм уу эсвэл бол олон төрлийн хоол зүйчдийн зөвлөгөөгөөр бид нар яг юун дээр нэгддэг вэ гэхлээр хамгийн эхлээд ногооноос эхэлнэ. Дараа нь уураг, хамгийн сүүлд нь мөрс усаа. Яг ингэх юм бол яг цусндаа сахарт нөгөө нөлөөлөл савлгаанд нөлөөлөл одоо дайжгүй болдог гэх юм уу. Тэглээд тэрний хажуугаар бас нөгөө нэг хамгийн сүүлд нүүрс усаа идээд байгаа. Нүүрс ус чинь илчлэг өндөртэй хөлсөндөө орж ирж хасахгүй мэдээж баг оруулна. Тэгэхээр ер нь бол таахдаг эслэг уургаасаа арай жоохон ходоодоо цатгалан мэдрэмж аваад тэр хүн яг нүүрс усаа бага идэн гэдэг чинь бас тодорхой хэмжээний жим байралт ч юм уу амар нөлөөлт юм биш таа. Тийм юм. Тэгэхгүй бол хүмүүс ингээд шууд бараг махаа төрүүлж амсчаал араас нь будаагаа авсаал ч юм уу намаагүй. Шингэний хэрэглэн дээр яд юм болоо. Шингэний хэрэглэн дээр хоолны хажуугаар яг нээлэх одоо шингийг хэрэглэх ч юм уу тийм бол одоо тохиромжгүй байгаа. Мэдээж нөгөө нэг ходоодны шүс маань одоо бидний үлсэвэл яг хоол одоо боловсруулахад бэлэн болцсон байгаа ходоодны шүүсийг одоо нөгөө концентрацийн ч юм уу гэж их усаар ч юм уу их шингэнээр ингээд ерөөхдөө юу хатаж болохгүй юм байна. Тэрнээс биш яг тэдэн аягуус уу яг ийм шингэн уу ч юм уу тийм бол байхгүй. Тодорхой хэмжээгээр та горох ч юм уу эсвэл ямар нэгэн тавахгүй мэдрэмж төрж болно шүү дээ. Тэгэхээр усыг нэг 50-аас 100 мл бүлээн цай байж болно. Хамгийн гол нь энэ дээр нийтлэг хүмүүсийн гаргадаг төвөмөл алдаа юу вэ гэхлээрээ нөгөө өтгөн цай эсвэл өтгөн кофе яг хажуугаар яг нөгөө хоолны хажуугаар хэрэглээд байдаг. Тэгэхээр яг хоолноос авах гэж байгаа одоо тодорхой хэмжээний шимт хижээл байгаа шүү дээ. Тэдгээрийн зарим шимт хижээлийн шимэгдэлтэд жоохон блок ус гэдэг өтгөн цай кофенууд маань. Тэгэхээр ер нь бол шингэн цай эсвэл ус гэдэг сонголт. Тийм тэгэхээр бас тааш бидний хамаар орж байгаа хоол хүнс болгоо ингээд гаараа идээд байх биш. Тэгэхээр нэг нь өгөө гэхүү шимэгдэлт болон биднэрт өгж байгаа үр шимийг ерөнхийдөө бууруулаад байдаг. Ингэс үгүй тий. Та эндээс нэг ганц хоёр жишээ тайлбарлаж байх уу? Одоо жишээ нь энийг ингэж хэрэглэх юм бол эний шимэгдэлт борчих штэ. Тэгэхээр ямар ч үр дүнгүй штэ ч юм уу тий. Хамгийн нөгөө классик жишээ гэх юм бол нөгөө банштай цай баг штэ тий. Банштай цай гэдгээр тэнэг болно гээл айгуу хий. Тий. Эсвэл тохиромжгүй ингэдэг. Тэгээд тэрэн дээр яг бид нар яг нөгөө нэг хоол зүгээр суралцж байхдаа их багшаас асууж байгаа. Багшаа ингэж ах юм аа юу гэсэн юм бэ? Тэгээд тэгэхээр нөгөө нэг цайгийн чинь жишээлбэл одоо банштай цай хийхин тулд хідүүлээ ихлээр хар цайгаа чамна. Тэгээ хар цайн дээрээ сүгээ нэмээ тэгээд нөгөө баншаа нэмээ. Тэгээд тэгэхээр хар цай болон сүү
сүү болон мах энэ гурвын цогцлолгоо хэрвээ гэдэгдээ л анхаарал одоо юу гэж гэсэн очиж байгаа гэсэн үг. Тэгэхээр би биенийхээ үйлдэлийг тэ одоо яг ингээд нөгөө дэмжүү блоклох юм уу? Эсвэл саад учруулах юм уу? Гэдэг яг ийм гурван ийм нөгөө хүнсний одоо бүрдэл болоод байгаа тийм байна тий. Тэгэхээр тэрийг яг хоолны талаас нь манай багш аягүй сайн тайлбарлаж өгч ирсэн. Тэгэхээр яг энэ мэдчлэн аягүй нарийн нандан юмнуудыг ингээд өдөр тутамдаа ингээд санаал ингээд байх нь бидний хувьд ер нь жоохон төвөгтэй. Тэгээ банштай цай уухгүй монгол хүн гэж байхгүй шүү дээ тий. Бороо орхол юм бол тий бороо орхол юм бол банштай цай гэдэг шиг. Тэгэхээр яг хоол идэхдээ одоо сүүлд одоо манай нэг хоол зүйч хэлчихсэн шүү дээ. Хоол идэхдээ хамт тий гэр бүлтэй хамт идэж хоол идэхдээ аз жаргалтай идэж тий. Нэг олон юм бити бодооч тий. Тэгвэл хоолыг бити ганцаараа идчихлээ аюу тийм гарцсан. Угаасаа л ингээл амьдралд ингээл бидний асуудал тий кортизол юм нөхсөх зөндөө асуудал байх чинь тэр болгоныг ингээл бодоол тий ингэх ямар шаардлага байхгүй гэж үзээд байгаа тий. Тэгэхээр одоо нуруу төр өөрчлүүлж байгаа дийлэн хүмүүсийг одоо ингээ харахаар манайх чи би ийм бүтэц болон бусад шинжилгээнүүдийг хийхээр за энэхүүдээ илэг өгөлттэй за тэгээд дээрээс нь одоо сахарын урьд хэлбэрийн өөрчлөлттэй өгснөө солилцооны алдагдaltaй хүмүүс дийлэх болсон. Жингийн илүүдэлтэй. Тэгэхээр одоо дээрээс нь элэг өөхөлт маань маш түгээмэл болчихлоо л да. Одоо туранхай ч гэсэн элэг өөхөлтөд ороод ирдэг болцсон байна. Харахаар айгуугай туранхай хүн байгаа боловч яг хоо шинжилгээгээр ч юм уу компьютероор элэг өөхөлт гараад ирдэг. Тэр их хүмүүс маань амар гайхдаг байхгүй юу? Би амар гоё дэглэм ярьдэн штэ. Би ийм хоолт ирнэ. Би яагаад юм байгаа гэл. Эсвэл би амар тасгал хөдөлгөөн хийдэн штэ. Яагаад миний холестерин өндөр байгаа ч юм уу? Эсвэл би амар веган хоол идэн штэ. Цагаал идэн штэ гэснээ би яагаад ийм байгаа гэдэг дээр бас айгүй их тийм өөртөө гайхаж орж ирдэг үйлдвэрлэгч нар байдгийн. Тэгэхээр таны хувьд айлын элэг өөхөлт гэдэг зүйлийг яг яаж хоолт манд бууруулдаг юм бэ? Яагаад тэгвэл эрүүл хооллоод байгаа гэдэг хүмүүс маань би өөрийгөө эрүүл гэж бодоод байгаа юм. Ингээд шинжилгээнд өөрчлөлт нь гараад ир. Тэдгээртэй ямар алдаа байгаа болов? Нэгдүгээрт нь эрүүл хүн туранхай байна ч юм уу те. Эсвэл бол туранхай бол энэ эрүүлэлтэй энд юу байх вэ ч юм уу те. Энэ үүсгэл бололт те. Гэхдээ дийлэн хүмүүс эрүүлжинтэй л би эрүүл гоё гэж ойлгох шүү дээ. Тэгэхээр яг энэ дээр ярих юм бол одоо таны жинтэй байна уу, туранхай нь жингийн илүүдэлтэй байна уу, дутагдaltaй байна уу тэр юмс хамаагүй та их тэлрүүлэгтэй скрининг хийх шаардлага одоо жилдээ нэг удаа ч юм уу те. Тэрийг бол тогтмол хийлэгдэг байх хэрэгтэй. Тэр элэг үйлчлэлтэр яагаад хийж байгаа гэхлээр туранхай ч юм уу одоо тэ жингийн илүүдэлтэй байна уу, жингийн дутагдaltaй байна уу. Элэг өөхөлт яадаг вэ гэхлээр хүмүүс яг ингээд өөхтөө айгүй холбож ирээд байдаг байхгүй юу? Одоо өөх тосны хэрэглээ махан бүтээгдэхүүн дотор өөхтэй. Тэгэхээр яг энэ дээр нэмэт хийх зүйл гэвэл нүүрс усны хэрэглээ байхгүй. Тийм бидний бие чинь айгүй ухаантай айгүй ингээд нарийн нийлмэл бүтэц зүйл ажиллагаагаар ажиллаж байгаа шүү дээ. Өөх тосноос илүүтэйгээр нүүрс усны хэрэглээ ихсгээр одоо илгэнээр булчин дээр очиод нүүрс ус тодорхой хэмжээгээр хадгалагдаад нөөцлөгддөг тийм нөөцлөгдөд тэгээд их одоо үлссэн ч юм уу эсвэл одоо тий бидний одоо дайны үеийн байдал гэх юм да тий үлсгэлээ явах хаасаа явах тэр үед тэр нөөцөө гаргаж ашиглаж байгаа шүү дээ тий яг тэрнтэй адилхан тий одоо нүүрс усны хэрэглээ ихсээд ирэхээр илэг маань яадаг вэ гэхлээр нөгөө нөөцлөх ёстой хэмжээнээсээ одоо илүүдл энэ яах юм тий өөх болгож хуургаад тийм нөөцлөг тийм өөхний эс болгоод тэгээ нөөцлөдөг байна шүү дээ. Тэгэхээр элэг өөхлөх тэгээд хамгийн гол нь холестерины хэмжээ ихсэх нь өөх тосноос биш нүүрс усны хэрэглэн дээр маш их тэгээ байдаг гэсэн үг. Нүүрс усны хэрэглээгээ сайн тоолох одоо тий сайн одоо зохицуулахгүй болвол зөвхөн өөх тосон дээр бол анхаарат. Тэгэхээр бас хүмүүс ярьдэртэй энэ сайн өөх тос энэ муу өөх тос гэж ярьдаг тий. Тэгэхээр энгийн жишээгээр та энэ бол сайн өгч шүү. Бид нарт хэрэгтэй. Энэ нот ерөнхийдөө муу шүү. Хязгаартай хэрэглээр огт хорин гэж бол байхгүй шүү дээ. Хязгаартай хэрэглээрэ гэдэг талаас та. Одоо их хүмүүс мэддэггүй шүү дээ. Ерөнхийдөө. Тий. Сүүлийн үед яг хүмүүсийн дунд нийтлэг ажиглаж байгаа хандлага нь болохоор наран цэцгийн тос 9-ийн тосыг хэрэглэх муу ч юм уу тий. Тийм ямар төрлийн тос вэ гэдгээс амар асуугаад байдаг. Нэг герман тос уу? Энэ одоо энэ Япон тос уу? Эсвэл манай 9-ийн тос оливын тос уу гэх хүмүүс бас амар асууж орж ирдэг тал бол байдаг. Энэ тос зүг үү гэх. Тийм тэгэхээр нөгөө тосноос бид нар яг юу авах гээд байгаа гэхээр омега 3 6 эсвэл авах гээд байгаа шүү дээ. Тэгэхээр ихэнх нөгөө бидний хэрэглэдэг наран цэцгийн тос оливын тос тэдгээр одоо тоснууд маань омега 6 9-үүд
ерөнхийдөө баялаг байгаа тий. 3 нь бол биднэрт хамгийн хэрэгтэй байгаа шүү дээ. 6-аас бид нар бол хангалттай хангаж байгаа. Тэгээд 3-ыг хангахын тулд омега 3 нэмэлтээр механикаар бид нар уудаг тий. Тэгэхээр зарим одоо манай хүнсний одоо судалгаан дээр ч юм уу тий сүүлийн одоо өөхний тодорхой хэмжээнд омега 3 байна. За. Гин гутал сүүлийн тас сайн гэл бүр хэмжээ хязгааргүй байдаг ч юм уу тий. За авокадо тас юм, мелангийн тас юм шүү. 3-6-аар илүү байр, 3-6-аараа илүү баялаг байна. Энийг ч юм уу тий. Тэгэхээр хит туйлширч болохгүй. Та ингээд гэртээ байгаа тоснуудаа төрөл төрлөөр нь авч болно. Төрөл төрлөөр нь ингээд байрны солиод ширлээд авах хэрэгтэй байхгүй тий. Тэгэхээр өөх тосны хэмжээг хамгийн амархан жишээлбэл нь гэртээ тий яаж хэмжиж болох юм бэ гэхлээр жишээлбэл нөгөө наран цэцгийн тосн дээр л та нэг одоо өндөг шаргатай ч юм уу нэг хоол хийхдээ өөртөө зөвхөн хоол одоо нэг хүний хоолыг ярьж байгаа шүү зөө. Та одоо өөртөө жишээлбэл хоол хийхдээ зүгээр гар баримжаагаар хуруугаараа хитүүлээ баримжаалж бол та яг өөрийнхөө эрхийн урш хэмжээтэй зүгээр ингээд тий тосоо хийлтэл тий таны яг нэг одоо удаадаа идэх одоо тэр тосны хэмжээ чинь болж байгаа байхгүй тий. Тэгэхээр тэр нэг удаадаа идэх тосны хэмжээнд дээр нэмээд та сүүл хийх юм уу? Тэгээд мах чинь өөхний судалтай мó гэдгээс хамаарат өөхний хэрэглээ ихсэж байгаа мó бага байгаа мó гэдгийг одоо таны толгом жоохон бууж байна уу? Тий. Тэгэхээр одоо би ингээл за би одоо өнөг шахтаа тэгэхээр би ийм тос хийх хэрэгтэй гэж бас тодорхой бодох юм. Яагаад тэгэхээр энэ асуудлыг бас би бас мэдэхгүй байхгүй юу? Тэгэхээр тантай сая ярилцж байгаа л ерөөхдөө мэдэхгүй болгоод зүйлүүдээ айгүйх авч үзэж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр яг өөх тосон дээр бас нэмээд хэлэхэд нөгөө халах температурыг шалгаж байгаа. Тий. Шатлалт нь хэр удаан хугацаанд хэдэн градусд явагдаж байгаа гэдэг гих мэтчлээ олон асуудал байна шүү дээ. Гэтэ яг үйлдвэрлэл хөгжиж гин, техник технологи хөгжиж гин тий. Тэгэхээр одоо цаанаас үйлдвэрлэгдэж байгаа тоснууд маань тодорхой хэмжээний нөгөө шатах температураа, халах температураа хангаад ирж байгаа тий. Бид нэр одоо пилетик маань 6 юм уу 9 тий ажил багасаа их рүү явж байгаа. Тэгээд би бүгднийг л одоо нөгөө үйлдвэрлэгч нар маань мэдж байгаа шүү дээ. Би нэрээ одоо тосыг жишээлбэл заавал халаана гэх юм бол пилетикийн хэдэн градус талж байгаа гэдгийг биднээс илүү судалсан л байгаа шүү хооронд. Тэгэхээр тэрэн дээр нэг юу яагаад хэрэггүй. Одоо ач холбогдол өгөөд хэрэггүй. Угаасаа хөгжиж явж гин бүх зүйлтэй. Тэгэхээр хамгийн гол тосон дээр анхаарах юм нь нэг тосыг олон удаа ашиглах гэсэн үг л дээ. Тэгэхээр гадуур битээ оллооч гэдэг нь ерөөсөө идэ холбоотой. Одоо гадуур жишээлбэл үйлчилгээний салбарууд тий нэг тосыг хэдэн удаа ашиглаж байгаа бол тий яг нөгөө нэг стандартаа одоо барьж байгаа хангаж байгаа цөөхөн байх гэж газрууд бол тэдэн удаагийн шаралт тэдэн удаа хэрэглээд тосоо солино ч гэдэг юм уу тий юм. Зарим нь удаа хонуулаад яг муугаар хэлж байгаа юм шиг гэхдээ хонуулаад ч юм уу маргааш нэрвэр байгаа тохиолдод бас байдаг бах. Хүмүүстэй ч гэсэн бас зөвөрлөдөг ингээл гадуур баг хоол идэж ялгуулах ингэж тэгээд гэдэг асуудал одоо яригддаг. Ерөөсөө тэр нөгөө нэг хоол хийж байгаа процесс одоо анхаарал хандуулдаг байна гэсэн үг байна. Тэрнээс биш гадуур идэхээ болч юм уу те гадуур идэх юм бол та ингэн гэсэн үг бол биш. Зүгээр яг тэр хоолыг хийж байгаа процесст нь тэр одоо тос хэдэн удаа солилцсон яасаа та нүдрээ харж чадахгүй шүү дээ те. Тэгэхээр тэрнээс л урдсан сэргийлж одоо хоол зүйч нар маань те эмч нар маань та шар суусан юм битээ идэж гадуур битээ оллооч гэдэг чи ерөөсөө л байна. Тэгэхээр одоо ингээд нэгтгэхэд ингээд сонсохоор угаасаа бидний амьдралын зөв хэмээгээ авах ч юм уу зөв хоолтон дээрээ зөв амин жижиг юм дээр өөрчлөлт орж ирж байгаа гэсэн үг байхгүй юу? Хоолоо тосоо хэрэг хэмжээтэй хийх юм, чи тэр тосоо хэрэг хэмжээтэй халаах юм. Өссөн болгоно гурлаа идэж болно. Гэхдээ чи зөв зохистой хэрэг. Тиймэрхүү асуудал яригдчихэж байгаа юм байна. Тэгэхээр тань дээр тийм үгүй гой сонирхолтой өөрчлөлтөөсөн кейс байдаг уу? Гоё тань дээр одоо бүх юм явж байгаа. Байлгүй яах уу? Над дээр жин хасах гад нэг одоо 27-8 насны эмэгтэй хүүхд төрүүлсэн. Тэгээ хүүхд төрүүлчихэд 6 сар болчоод хурмаа ихээр болоод хортон жахааны сонирхолтой шүү дээ. Тэгээд тэгээ үнэхээр одоо хоол зүйчийнхаа үгийг сонсоод хоол зүйчтэй яг ингээд хамтдаа нэгтрэлтэй тэгээ сайн ажиллах юм бол мэдээж тэр хугацаанд одоо хасчих болж байгаа. Гол нэрийг нэвчиж байгаа юм. Тэгэхдээ хамгийн сонирхолтой нь юу болсон бэ гэхлээрээ яг тэр одоо жин хасалтын хугацаанд нөгөө микро шимт хичээлүүд нөгөө тэнцвэрээ чинь бүр сайхан бодож өгөөд ингээд холлуулж байгаа шүү дээ. Тэгээд жингээ хасан дараа нь хурмаа ясны дараа дахиад ирсэн болохгүй юу? Хоёр дахь хүүхдээ. Чи эхний хүүхэд нь одоо төрсөн байгаа шүү дээ. 5-6 настай болсон. Тэгэхээр тэр хүүхэд яасан бэ гэсэн чинь ногоо идэж чаддаггүй.
Тэгээ ээж нь ч тэр үед нь одоо нөгөө цагаан иддгөөч байсан юм уу? Одоо усаал нөгөө гэртээ хийдэг тэ байнга тийм аа шүү дээ. Тэгсэн ч нөгөө нэг жин хаях гад нөгөө айгүй их янз бүрийн хоолт ингээд барьсан тэ. Тэгсэн ч хоёр дахь гарсан хүүхэд нь амар сайн нөгөө иддэг. Ийм амар тийм сонирхолтой жишээнүүд бол байдаг. Тийм. Тэгээд хоёр дахь жишээ нь гэх юм бол айгүй их дасгал хийдэг. Одоо 7 хоногт бараг 7 хоног дасгал өглөөл болгож юм уу те ажил тарсны дараа хийдэг. Тэгээ хажуугаар нь би калораа зохицуулдаг гэл ингээл өөрөөгөө ингээл ташуурдаад ч юм уу те өөртөө ингээл тийм хүмүүс маань чинь гацчихдаг. Тийм асуудал айгүй. Би уусаа нэг жин хасж байгаа уусар гэн жин гацал гэдэг зүйл явагдаа хийрлээ. Тэгэхээр тэгвэл энэ дээр тэгвэл ямар сонирхолтой байдлаар мацаг барих нь зөв юм уу? Хүмүүс ингэж ярьж штэ жин гацчих юм бол мацаг барьчих гээд 24 цагийн усан ч юм уу эсвэл хоосон мацаг бариад байдаг ш. Тэгэхээр яг тэр жин хасж байгаа процесст одоо тэр хүн хідэн калориор хоолж исэн. Тэр калорийг яаж хуваасан юм те? Тэрийг аягүй сайн анзаарах хэрэгтэй. Тэгэхээр нөгөө калори дээр бид нэр одоо хоолцогч нэг маань тоглолт хийж болдог. Тий, таалт хийж болдог. Тэр маань яг одоо 1500 хооллоод гэсэн байж болно өдөр болгон. Тэгвэл гутлаа 2 цагийн эрчимтэй тасгал хөдөлгөөн хийдэг байжгаад жин гацчихжээ. Ерөөсөө явахгүй дэшээчгүй доошоочгүй тий. Та нэг 6 кг үлдсэн байдаг тий. Тэгвэл гутлаа эсэргээрээ их хідүүл. За. Их хідүүлнэ гэдэг нь болохоор калорийн ихсгэн гэсэн үг байна. За. Тэгээд калори одоо байнгын одоо нэг 6 сар те яг тэр режимээр явсан. Гинт одоо тесрэлт одоо те цогцолт өгч байгаа гэсэн үг. Ирчимжүүлж байгаа. Тийм калори одоо бодис солилцоог ирчимжүүлж байгаа гэсэн үг. Гэхдээ тэр калори ирчимжүүлэх байдал нь яг юугаар байх юм бэ гэдэг. Торт байх юм уу те? Эсвэл нэг одоо пи байх юм уу гэдэг нь бас амар сонирхолтой асуудал болчихжээ. Тэгэхээр яг одоо манай нөгөө новришийн одоо хүмүүстэй манай харуулчлуулж байгаа хүмүүст аягүй их төгөөмөл гардаг одоо юунод тахгүй тий. Тэгэхээр ингээд за та одоо нэгдсэн торт дээр хэрэг гайхдаг тахгүй тас. Нэр юм уу тий яагаад гэд тий. Тэгэхээр яг хоол зүйчтэй байнгын хамт явж байгаа тэр хүн таны өвчний түүх явцтэй юу идэж байгаа бүх одоо тий хүслийн тэмдэглэл хоолны тэмдэглэлээ чарчаад хизээ юу хийх вэ гэдэг чинь аягүй сайн зааж өгдөг гэх юм уу? Яг өөртөө. Тэгэхээр яг ингэдэм байлаа. Хоол зүйч нар ч яг ингэдэм байл шүү дээ. Одоо дөнгөж би тань дээр очиж зөвлөгөө авъя гэдэг юмгүй та өглөө юу иддгийг, өдөр юу иддгийг, орой юу идсэн, өмнөх 2-3 хоногийнхоо одоо хоолтын зүйлээ хэлээрэй гэд тэрэн дээр нь илүү жишээ аваад тах шиг санагддаг. Тийм. Хоол зүйчдийн нэг үнэлгээ хийх арга гэж байдаг байхгүй юу? 24 цагийн асуумж тий 72 цагийн асуумжийг заавал асуух хэрэгтэй. Хоолтынх нь. Тийм, хоолтынх нь. Тэгжиж яг үндэ тэр тухайн хүн маань хоолтоо ойлгож идэх юм уу, ухамсартайгаар идэх юм уу, ухамсаргүйгээр идэх юм уу, олцсноо идэх юм уу те яг ингээд intentionally бүр айгуу сайн гэж зохицуулж идэх юм уу гэдэг нь харагдана тэр хүний хандлагаар юм. Бидний зүгээс болох юм бол яах вэ гэхлээр энэ хүн ер нь ямархуу хоолтой хүн бэ? Тэ юуг давмгаа идээд идэх юм бэ? Юунд дутуу идээд идэх юм бэ? Цагийн зохицуулга нь ямар байд юм бэ гэдэг айгуу олон зүйлүүдийг харж болж байгаа байхгүй те. Тэгэхээр тухайн асуумж маш чухал байдаг. Хамгийн гоё нь манай одоо тий хөтөлбөрийн маань хамгийн гол одоо тий үйл ажиллагаа маань бүх эзэн хоолнуудыг оруулдаг тий. Манай үйлчлүүлэгчид маань өглөөнөөс ахуулаад орой хүртэл юу идэж байгаа, цавцраар нь юу идэж байгаа, хідэн тий аяг ус ууж байгаа, оройн найзуудтай гарсан юм уу, гараагүй юм уу тий. Гэх мэтчлээ одоо нөгөө нэг бүх тий одоо идэж уусан алкоголын хүртэл ингээд харж болж байгаа юм. Тэгэхээр алкогол уудлаа маргааш нь яах юм бэ гэдгийг хүртэл хоол зүйч нар маань зөвлөж өгдөг. Тэгэхээр нэлээд нарийн зөвлөгөө ингээд нарийн зөвлөгөө бүгд тийм байна. Тэгэхээр ингээ харахаар угаасаа тэгвэл жин асах дээр чинь үхит хоолсоо очиж боруулаад юм шүү дээ. Тэдээс хоош хоол идэхгүй. Тийм та нөгөө удаан байдаг. Тийм мацгийн талаар асуусан шүү дээ. Ерөнхийдөө яг түрүүний нөгөө нэг калори дээр тоглолт хийнэ гээд гинт ингээд зогсоогоод эсвэл гид хифлэт ч юм уу те тоглолт хийж болдог гэсэн шүү дээ. Мацгаар ч гэсэн яг тиймэрхүү те юу хийж болно. Гэхдээ тийм эрчимжүүлэх эсвэл бол одоо бодис солилцоог те хурдлуулж одоо тоглолт хийгээд байна шүү дээ. Тэгэхээр байнгын одоо нөгөө дажгүй хооллолтой ийм хоолтой хүмүүс айгүй ийм одоо хоол зүйчийн тэ эмчийн хяналтанд бол мацаг байж болчих. Дураараа юусаа байж болохгүй. Хамгийн сүүлийн хоолтоос хамгийн ихний хоолт хүртэл хамгийн ихтэй 13 цаг байх ёстой гэж судалгаа гарсан байна. Хэрвээ тэрнээс ихсэх юм бол дээдл нь 13 цаг мацаг. 13 цаг байх ёстой гэсэн үг байхгүй. Хамгийн сүүлийн хоолноос хамгийн ихний хоол хүртэл хамгийн ихтэй гэсэн үг шүү дээ. Ихтэй юм байна тийм. Гэтэл бид нар ч одоо бүр 72 цагийн мацаг зөвхөн усан мацаг гэл те 24 цагийн. Тэгэхээр тэрийг яг өөрийнхөө те одоо биеийн байдлыг үзүүлж ээж те хянуулж ээж те мэрэгжлийн хүний
доор хийхгүй болвол та өөрөө дур мэдээд ч юм уу тэг хийх нь аюултай. Таны даралт ямар байгаа юм бэ? Таны цаахрын хэмжээ ямар та мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр тэрийг аюул сайн үзүүлчий чаналтанд ор хийх ёстой байдаг. Яг тэнийг тэгсэн чинь нэг юм уусаа санаанд орчлоо. Ингээл амар дэглэн барьдаг хүмүүс байгаа даа шүү дээ. Эсвэл нөгөө хит нүүс усаа хасдаг ч юм уу, эсвэл уургалах хүнсээ их амждаг ч юм уу. Дэглэмүүд маш их байдаг. Тэнгүүдийг удаан хугацаар тэр хүн хатуу дэглэн бариад 2-3 сар яваад ирэхээр яалтчгүй шинжилгээнд нь өөрчлөлт орж эхэлдэг шүү дээ. Уургийн задрал бие хортой нэгдлүүд ихсэдэг ч юм уу. Тэгэхээр яг угаасаа яг мэрэгжлийн үний удирдлагын доор яг идэж ууж байгаа зүйлээ зөвлөөд нэрнгээсээ дэглэм алдсан байсан ч хамаагүй зөвлөө байгаа тэр хүмүүс илүү ойлгомжтой гоё өөрийнх нь эрүүл мэндэд аюу хэрэгтэй гэдэг талаас нь бол аюу гоё мэдээлэл өглөө. Тэгэхээр өөр танд ингээд нэмэлтээр бид нарт одоо монголчуудаас санал болгоод хэлэх зүйл байгаа юм. Би саяхан нэг өөрийнхөө захин хуудсан дээр постлчихсан. Сайн эд гэдэг нь их идэдэг гэсэн биш ээ гэд тэ. Сайн эд дээр хоолой сайн эд дээр миний хүү хоолой сайн эд дээр гэл хүмүүс ярьдаг шүү дээ. Сайн эд дээр гэж их идээр гэсэн үг юм уу гэхээр яг үндэ биш байгаа тэ. Сайн эд дээр гэдэг нь сайныг сорчилж идэрээ өөртөө хэрэгтэй гэдэрээ хэмжээнд нь идэрээ эдээ сураарай гэсэн үг байгаа байхгүй тэ. Тэгэхээр сайн эдэн гэдэг бол их идэрээ гэсэн үг биш. Хамгийн гол нь тэнцвэртэй хооллох эсвэл ямар нэгэн байдлаар эрүүл мэнд чи хоолтоос тэ болоод асуудал үүсэж байгаа болвол өөрийгөө эхлээд анзаараарай тийм өөрт чи юу болоод байгааг таны сэтгэл зүй хэр байгаа таны тэ шинжилгээ чинь хэр байгаа юм тэ таны өдөр тутмын амьдралын хэв маяг чинь ямар байгаа тэ гэдгийг маш сайн анхаарах хэрэгтэй хамгийн гол нь. Тэгээ хүмүүс чинь ингээд фэйсбүүкээр ч юм уу эсвэл сошиалаараа үеийн сайн гэж юм тэр сайн гэж юм. Тэгээ сайн болгоныг хэрэглэх айгүй юм дуртай. Хандлага айгүй хөтэй. Тэгтээ өмнө нь тэр яг өөрт нь хэрэгтэй юу? Тэрний хэмжээ нь одоо надад үнэхэр шаардлагатай юу гэдгийг ерөөсөө нөгөө шинжилгээнд дээр ч юм уу те эсвэл өөрийгөө ухаж үзээгүй, өөрийгөө судалж үзээгүй юм байж тэр нь одоо яг бидний үйлчлэгдэж байгаа юм уу, илүүдэж байгаа юм уу, те дутуудаж байгаа юм уу? Сайн гэсэн болгонлоо битээ ингэж хий. Хамгийн гол нь өөрийнхөө те одоо яг шаардлагатай юм би яаж болох вэ? Тэ миний шаардлагатай калори хэдий? Миний одоо те йод дутсан байгаа юм уу? Эсвэл кальциум цамаа D дутмаг байгаа юм уу? Гэвчлээр тэгээ юу дутсан байгаа юм бэ гэдэг дээр илүү төлөвлөх хэрэгтэй. Юу сайн бэ гэж ингэж явахаас илүү юу дутсан бэ? Надад юу хэрэгтэй юм бэ гэдгийг гаргаж ирэх юм болвол танд одоо хэрэгтэй байгаа юмнууд чинь бүгд л бэлэн биш үү? Хоол хүнс дээр л бид нар боломжтой. Хоол хүнс одоо те нэмэлт бүтээгдэхүүн одоо бүх юм л бэлэн биш үү? Тэгэхээр би хинбэ гэдгээ тодорхойлчих юм бол юу хэрэгтэй вэ гэдэг чинь тодорхойлчих гэсэн үг байхгүй. Тэгэхээр хамгийн гол нь л өөрийгөө сайн ингэж одоо үзүүлж харуулж те шинжилгээ өгч одоо өөрийгөө таньж мэдэх гэх юм уу да тийм шаардлагатай байгаа гэсэн үг. За тэгэхээр эмчилгээний хоол зууч юмны хувьд таны өдрийн менюг аягүй сонирхмоор санагдлаа. Тэгэхээр эрүүл хоол гэдэг зүйлийг та өөрөө илүү сайн судлаад нарийн түвшинд мэдж байгаа учраас өөр дээрээ бас анхаардаг. Та тэгэхээр өчигдрийн эцэг хоолны меню ч юм уу өнөөдрийн хоолны менюгээ та танилцуулаад. Яг хоо миний хамгийн гол хэрэгжүүлдэг зүйл гэвэл ерөнхийдөө өглөөний хоолыг хийж чадах хэрэгтэй. Тэнцвэртэй байна уу, тэнцвэргүй байна уу? Яаж исэн ч би 9-с өмнө өглөөний цайгаа уухыг зорддог. Яг нөгөө амралтын өдрүүд ч юм уу хаяа алдах тохиол байдаг ч гэсэн их хөвчлэн одоо 195% ч юм уу тэ өглөөний хоолыг би заавал идэж гардаг. Ерөнхийдөө хэрэгжүүлээд хоол зүйч болохоос өмнө болсны дараач те ерөнхийдөө нийтдээ 13 жил өглөөний хоолоо ерөөсөө алгасаагүй. Тэгээд энэ үүнээсээ одоо шалтгаалаад ч юм уу те яг өөрийнхөө яг 54 кг дээрээ айгуу 3 жил барьж байгаа. 3 жил барьж байгаа. Тэгэхээр өглөө яхаа заавал би уураг хэрэгэлдэг 2 ширхэг үндэг заавалчгүй. Тэгээ нөгөө би түрүү 5 нөгөө бүлэг ярьсан шүү дээ. Тэгэхээр сүс бүтээгдэхүүн жимстэй уураг нүүрс ус бол би бүр заавал хэрэгэлдэг. Энерги. Тийм. Тэгээд өөхтөөс нөгөө нэг хідэн тоснуудаа холж сольжал тий. Өндгөө шарах ч юм уу эсвэл салаад авах ч юм уу тийм байдлаар иддэг. Хэрвээ салаад өглөө хийж авчихгүй завгүй байж шүү дээ. Тэгэх юм бол би заавал нэг юм тий нэгж одоо жимсг нь одоо ногоо ч юм уу тий эдгийг хичээдэг тий. Ерөнхийдөө яг өглөөний хоолноос нүүрс ус уураг өөхтөөс ерөөсөө бүгдийг алгасдаггүй гэсэн үг. Тэгээд хэрвээ нөгөө жимсээ идэж амжихгүй ногоогоо идэж амжихгүй бол одоо ажил руугаа явах замдаа ч юм уу тий алим ч юм уу тий хальттай заавал иддэг. Бас хальттай тийм заавал хальттай. За тэгээд мэдээ сайн уугаад тий. Ажил дээр очиод мэдээж яг нэг норм
кофе гоовно. Кофе гоохтой заавал хараар уудаг. Яг өмнөх ажил дээрээ би бараг 3-4 кофе уудаг гэсэн юм. Тэгэхээр өдөрт. Тэгэхээр тэрийг аягуулсаа яг сейф л дээ, аюулгүй те. Гэхдээ тэрийг аягүй багасгаж байгаа. Багасгаад одоо 1-2 болгосон гэх юм. За кофе гоочаад ажиллаа хийж байгаа сайхан ажил ижаад өдрийн цайнд ордог. Өдрийн цайнд мэдээж одоо ажлынхаа доор ч юм уу те хажууд байгаа ресторануудаар орно. Авчрах үедээ авчирна гэрээсээ. Тэгтээ гадар хооллоо гэд нөгөө нэг дараалал алдахгүй. Эхлээд ногоогоо дараа нь өргөө хамгийн сүүлд нүүрсчсаа хэрэгэлдэг. Хэрвээ ногоо олохгүй болвол одоо тий зориуд ногоо олж авахыг хичээдэг. Их хвчлэн ногоо олж авахыг хичээдэг гэсэн. Тэгээд тэнцвэртэй идчихээр яг ингэж идэхээр яг өдрийн хоол идсний дараа яг ингэж нэг ундаг штэ тий нэг яг ядраа нойрмог болдог ч юм уу тий нойрмоглол яг лазагнаал яг тэр мэдрэмж айгүй ууралдаг. Яг түрүүний хэлсэнчлэн тий өөрийгөө сайн анзаараад үзээрэй. Хоолоо дараалалаар нийдэх эсвэл холиод идэх ч юм тий. Энэ хоёрын ялгааг өөр төрөө мэдрэхийн тулд та яг тэгж идээд үзэх юм болно шүү дээ. Яг тэр одоо өдрийн хоол идсний дараа лазгийн чинь нөө ажлын бүтээмжид яаж нөлөөлж чинь бүр асар өөр ялгаатай. Тэгээд эн чинь шууд яг таны нөгөө цусан дах сахарын савлгаатай шууд олгогдож байгаа гэсэн үг байхгүй. За тэгээд өдрийн хоолоо ингэж иднэ. Мэдээж бүх 5 бүлгээ оруулахыг хичээнэ. Жишээлбэл миний сонгосон олонд жимсгэн байхгүй, сүүсэн бүтээгдэхүүн байхгүй байлаа гэж бодоод одоо бид нар чинь одоо гараалтай CUJ-с хорлоо шууд л нөгөө тараг сүнгээ бид нар авч идэж болж шүү дээ. Тэрийгээ би 100 маягаар идэх ч юм уу те нэг ийм тараг аваад уучих. Эсвэл сүү уучих. Эсвэл одоо айгуу гоё ингээд помидор ингээд те хөрхөн жимснүүд одоо ногоонууд ингээд тавьдаг болсон байл ч тийм. Тэрийг сонгоод яагаад идэж болохгүй гэж те ингээд бэлэн болсон байгаа байхгүй юу. Бидний сонголт айгуу өөрөө идгээ баг бэлдээ тавьсан. Тийм байхад чинь ер нь ажил те хичээл одоо сургууль бүх зүйл чухал ч гэсэн хамгийн чухал нь тааш уу гэж би өгөөж хүмүүстэй хэлдэг байхгүй юу. Тэгээд оройн хоолтонд гэх юм бол би ерөнхийдөө нөгөө гэр бүлийн хүнтэй гэртээ очиод заавал оройн хоолоо хамт хийж идэх хичээдэг. Яг 7 оны 1-2 өдөр гадуур идэх тохиолдол байдаг. Тэгээд их хвчлэн гэртээ хэлхийг ирмэлцдэг. Оройн хоолнд цаг чухал уу? Тий, оройн хоол ерөнхийдөө 19 цаг хамгийн сүүлдээ. Одоо би өглөө хэдэн цагт босдог вэ? Би ажилдаа хэдэн цагт явдаг вэ гэдгээс хамаарна. Нөгөө нэг хоол хоорондын нөгөө 13 цаг чинь тий хамгийн сүүлийн хоолоос хамгийн ихний хоол 13 цаг бодогдоо явчих жоохгүй. Тэгэхээр ер нь бол миний яг амьдралын хэм маягт бол 19 цаг тийм цаг яг болдог гэсэн. Тэгээд нөгөө төвчээ тий эсвэл завгүй амьдрал орой цас орж ийн бор орж ийн гэдгээс хамааралаад хойшилж болно шүү дээ тий 20 цаг байж болно тий 21 цаг хойшлох тусмаатай хоол хөнгөн болгох хичээгээрээ. Харин яг 19 цагтаа бол яг тэнцвэртэй үдмээр байгаа тий хоолоо идэж болно гэсэн үг байхгүй. За тэр эмнэлзүү яг хоол зууж байгаа хувьд хүмүүсийн мэдээсэ гэдэг зүйл танд байдаггүй. Би энийг л хилчхээс юм да гэдэг зүйл байвал та болчихно. Яг шууд санаанд орж байгаа юм гэвэл бид нар одоо эмнэлэг твтж байгаа хүнийг эргэж очих одоо үед аюу бууц хуушуур гэж аюу хэрдэг те. Тэгээд алдтан аюу хэрдэг те. Тэгэхээр яг бууз хушуур аваач өгөхгүй гэсэн үг бол биш. Аваач өгч болно те. Тэгэхээр тухайн өмнө ямар онцтойгоор яагаад эмнэлэг твцсэн бэ гэдгийг эргэж олчж байгаа хүн мэдж байгаа шүү дээ те. Тэгэхээр их хвчлээ одоо жишээл зүрх судасны тасаг твцэж байгаа юм байж болно те. Одоо дагалт нэгтдэг яадаг гэдэг байж болно шүү дээ те. Тэгэхээр юу аваач өгөх юм бэ гэхэлэр их хвчлэн одоо ингээд таач ялгаагүй те ингээд хараад тахад эмнэлгийн салбарт чихэр бичэн компот тэгэл амар тослог идгэрч явж байгаа хүнд аваачаа тэрэнд нь ингээд одоо дарамт болох хүн сонгоод бикер мекер ороод тоор үнэхээр тэр хүн идмээр байгаа бол одоо аваач өгч болно тэгтээ бидний төвөмөл одоо гаргадаг нийтлэг алдаа гэх юм бол өрөвсөж ядж байгаа идгэрч ядж байгаа тэр хүн чихэр бичэн битээ аваач өгөөч аль болох ингээд одоо хитахан хурдан шингэцтэй дахлаад дэмжих юм авч өгөөсэй ер нь авч очоосэй гэж би боддtiin. Тэгэхээр энэ дээр яг нөгөө нэг одоо имийн санч байна уу одоо тий хүнсний үйлдвэрлэлийн одоо компаниуд ч байна уу тий одоо хүмүүсийг эргэх багтч гэсэн юм уу гаргаад өгчөөл өгнө хүмүүст аяга амар байгаа байхгүй юу тий мэрэгчлийн хүмүүс үү. Тэгэхээр зүрх судасны тасаг твж бол яах юм ходоодны тий хоол боловсруулах твж бол яах юм гээд
Тэгээ цаанаасаа ингээд бэлдээд нэг өвчний үеийн хоол шал ондоо тий. Тэгэхээр яг хоо энийг ингээд ирэх бүхий том одоо компаниуд байгууллагууд нь тий шийдээд хөрхөн багц центр гараад өчүүлний бас бизнесийг танаа шүү гэдэг шиг. Зүгээр санаа гэдэг. Айгуу гоё санаа байна. Гэхдээ уусаа бодууштай л юм аа. Уусаа нийтлэг дэмжлэгт очиж байгаа хүмүүс төр ялцчихгүй яг ингээд дуртай амил авчид очдог. Тэгээ магадгүй зарим тохиолдолд эсрэг залттай юмнууч тохиолдод идэх тий. Өнөөдрийн дугаараар та бүхэндээ өөрийнхөө эрүүл хоолтын хэм маягийг илүү амьдралд ойрхон жижигхэн зүйлийг өөрчилж боломжтой гэдгийг харлаа. Тэгэхээр бид нар муу хоол идээд байгаадаа биш зүгээр л жижигхэн дадал зуршлаад өөрчлөлт хангалттай. За тэр өндрийн урилгыг хүлээн авч хүрэлцээрсэн учраас танд баярлалаа. За тэгэхээр дараагийн Нура подкастынхаа дугаараар уулзлаа. Түр баяртай.